Хар сүнс. Хар сүнсний унлага. Бүх хар сүнс унлага эдлэхгүй. Зөвхөн хэд холоос, алсаас эрчим мэдээллээ авдаг сүнсүүд унлагатай байна. Харын ертөнцөд хэд хэдэн төрлийн уналгууд бий. Үүнд хүмүүний биеэс мэдээллийг дамнуулдаг унлага, хүссэн орон зай руу хүргэдэг унлага, цэргүүдийг нууж хүргэдэг унлага, тэтгэгч орон зайнаас хар эрчмийг авчруулдаг унлага, дайн тулаанд унах унлага гэх мэт багтана. Мэдээллийг дамнуулдаг унлага. Хүмүүсийн махан биед байрлуулдаг хар сүнсүүдийн уналгуудад сарсан бавгаахай, хилэнц, могой, аалз, өт хорхой, даль жигүүртэн, дүртэнгүүд, эд зүйл буюу биер, гар утас, цаас гэх мэт үзэгдэх идүүд багтана. Эдгээрийг уналгаа болгоно мөн хүмүүнд үлдээн байрлуулна. Хар сүнсүүдийн өөрсдийн ертөнцөд бий болгосон дэлбгэр чихтэнгүүд буюу том хошуулсан чихтэй, сармагчин биетэй. Ямар нэг араатан амьтны бие буюу бар, арслан, чон гэх мэт хурц хил амтай амьтны толгойтой буюу могой, матар, дахиа, аалз, хачиг, хувалц гэх мэт уналгыг ихэвчлэн махан биед байрлуулдаг. Эдгээр уналгууд нь тухайн хүмүүний ямар үйл дүүргэж буйг мэдээд эрчим мэдээллээс нь сорон авахын тулд хүртнийх нь ард нурууны хэсэгт бүсэлхий хийгээд далнаас дээш байрлаж авсан мэдээллээ эзэндээ байнга дамнуулж байдаг. Мөн махан биед байнга тогтохгүй мэдээллийг авч хороо үлдээчгээд түүнийгээ дамнуулахын тулд эрен очин шогшиж байдаг. Түүнчлэн гэрт буй ямар нэгэн эдийн дотор эсвэл ар талд илүүтэй нуугдаж оршдог. Орон зай руу хүргэдэг унлага. Унсан эзнээ хүссэн орон зай руу хүргэдэг унлагыг хар сүнсний хаад нь илүүтэй ундаг. Аргын ертөнцөд орших тэвүүд рүү нэг үрийн албаны байр эсвэл өөр анд нөхөдтэйгөө уулзаж байгаа газар руу шогшохдоо унана. Тухайлбал 4 туурайтай, тэгэхдээ гаргуун, туурайндаа савартай эсвэл жигүүртний төрлийн элдв хачирхалтай уналгууд илүүтэй зонхилж байдаг. Яг л бар, арслан эсвэл морь унана гэхгүй тэд олон төрлийн амьтдын хүчтэй эрхтнүүдийг зохиомлоор нэгдүүлэн уналгаа гаргаж авсан байдаг бөгөөд зонхилох нь аргын ертөнцөд бий. Эдгээр уналгуудын дүр нь далавчтай байлаа гэхэд 4 гитг савартай, нэмээд могоон сүлтэй, 2 мм хар эрчмийг сордог тас хар эсвэл ув улаан өнгөтэй, эзнийхээ тушаалыг сонирдож байх шинжтэй, чихэн илүүтэй хурц үзүүрсэн туулайн чих шиг байлаа гэхэд олон үзүүртэй байх гэх жишээний далавч хийгээд хурдан тогших мөчтэй уналгууд ариун бий. Цэргүүдийг нууж хүргэдэг унлага. Цэргүүдийг нууж хүргэдэг унлага хаан хар сүнсний захиргаа талтанд оршлоо гэхэд цэргүүд болон эдүүдийг нь өөр орон зайд хүргэн тогтоох, эзэн сүнсний оршин тогтох амин хэрэгцээг биелүүлэх зорилготой байдаг. Хүмүүнд ямар нэгэн хор уршигтай хаан хар сүнсний хор гайг тариулахын тулд мөн цэргүүдийг хүргэж өгөхийн тулд мэдээллийг дамнуулдаг эд зэр зэвсгүүдийг хүргэж өгдөг уналгууд бий. Эдгээрийн ноёлох уналга нь илүү том сүрлэг биетэй байна. Үүнд могоон биетэй, хідэнцэд тэргүүнтэй, жигүүртний далавчтай,
хувиран өөрчлөгдөх чадвартай уналгууд багтана. Хүмүүний эсвэл амьтдын арга билгийн дүрүүдийг хувирган олж чаддаг уналгууд энд түлхүү байна. Хувиргахдаа том хэмжээнээс хумхын тоос шиг бичил дүртэй болж чаддагч оргүй болж чадахгүй. Домгуудад эдгээр уналгуудыг бичсэн байдаг юм биш үү буурлаа. Тэгэлгүй яах вэ? Зарим үед эдгээр уналгуудыг хар сүнс гэж андуурах нь бий. Орон зайнаас эрчим татаж авчирдаг уналга. Хамгийн сүүлчийн төрлийнх нь хүссэн орон зайнаас эрчмийг татан авчирдаг уналгууд байна. Эдгээр нь огторгын хар муу эрчмүүдээс болон туяа цацрагаас хар сүнсийг тэтгэн дэмэндэг. Ямар нэгэн хар цагиргыг гаргадаг, дотор нь хар эрчимтэй оршихуйгаас эрчмийг хулгайлах, булан авах, шүүн сорж татан авах зэргээр эзэн хар сүнсэндээ авчирч өгнө. Унлагтай хар муу сүнсүүд ихэвчлэн цэргүүдтэй байдаг гэдгийг танин мэдэх хэрэгтэй. Учир нь унлагыг эдэлж байгаа нь зэрэг дэвээрээ илүү оройлон ноёлогчд байдгийг харуулж буй. Тиймээс тэд цэргүүтэй байгаа юм. Уналгууд өөрсдийн гэсэн сорон авах хар эрчимтэй буюу дийлэнхтэй цайруу хар эрчимтэй байна. Тэд тас хар эрчмийг сорж дөнгөдөггүй. Эзэн хар сүнсүүд нь эдгээр уналгуудаа бүрдүүлэн бий болгох эсвэл аль нэгэн оршихуйгаас эрдэм чадлаараа татан авч өөрийн үйл хэрэг ухаанд орж аяглаж гаршуулна. Гаршуулахдаа авир эрчим үйлдэн нийцүүлэн сургадаг буюу биднийхээр муу зүйлд сургаж арга залыг заана. Эрчмийг яаж сорох, хүмүүний муу үйл хэрэгт хэрхэн дурлуулах, оршин тогтож буй хар муу эрчмийг сорох, хулгайлах, дээрэмдэн авах гэх мэт өөрсдийн үйл бүхэнд гаршуулна. Унлаг бүр өөртөө ямар нэгэн эдтэй зэвсэгтэй шогшино. Эдд нь хорууд оршино. Хүмүүнийг мартуулах, өөр зүйлд сатааруулах, муу үгсийг бодолгүй хэлүүлдэг болгох, золгүй үйлдэлүүдийг хийлэгдэг болгох хорууд бий. Унлаг хэмээх нь хүч багтай хар муу сүнснүүдээс ч илүү хүчтэй, хортой, хар муу үйлстэй байдаг. Тэдгээр хорууд эрчмээр дамнан махан биед орж ирнэ. Орон зайд бол эрчмийн урсгалыг хаагаад хорын эрчмээ тогтооно. Тэд өөрийгөө хамгаалахын тулд хүмүүнийхээс өөр зэвсэгтэй байна. Эдгээр уналгууд нэг нь нэгнийгээ барин идэнэ, нэгийгээ олцлоно. Энэ тэндээс нь урган гарч ирж болох хөл, ивэр, хавчдаг, савартай байна. Амьтны үс адил сагсганах атлаа, тэдгээрийн ширхэг бүр нь сайн болоод муу эрчмийг сорж байх зориулалттай. Мөн эрчмүүд олзуудаа богцтойгоос гадна эрчим хувиргах эрхтнүүдтэй байна. Сорсон эрчмийг хор болгох эсвэл эзнийхээ хүссэн эрчмийг хувирган өгнө. Хортой эрчмийг бүр илүү хортой болгон задлана. Хүмүүн хийгээд оршихуйд хортой гэмтэй унлаг байхаас гадна хоргүй гэмгүй хөвөн хийсч байдаг. Мөн зөвхөн мэдээлэл дамнуулах үйлдэл уналгууд ч бий. Өвгдийн уналгаас энэ уналгуудын туулах чадвар, ухаан, туулах хүч хэрвээ буурлаа. Энэ тэнцвүүхэн, хүчтэй, шидтэй хар уналгууд бий. Ноёлогч хаан хар сүнснүүдээс давах хүчтэйч бий. Уналгууд нь махан биен дээр зүүгдэж, хазаж, хавчигдаж, суун тогтож байрладаг. Нэг уналга хамгийн багадаа 3 дүртэй. Үд хорхоо мэд байлаа гэхэд
авахын төдийд том дүртэй болно. Өөр ямар нэгэн эрчмийн дүрдэж хувирна. Уналагууд бүгдээрээ гарал үүслийн таних тэмдэгтэй бидтэй бурлаа. Тийм. Уналаг бол сүнстэй адил амьтай, эрчимтэй, тоосонцортой, доторх эрхтнүүдтэй, шидүүттэй. Уналагын амьуудыг хаана хадгалдаг вэ буурлаа? Хар эрчмийн орон зайнуудад хадгална. Бас эзэн хар сүнс нь давхар хадгална. Хугацаатай амьдрах уу эсвэл мөнх настай байх уу буурлаа. Эзэн хар муу сүнсээс хамаардаг. Эзэн хар сүнс мөхвөл уналагыг барьж заавал мөхөнө. Эсвэл эзнийх нь хүчинд хүрэх дараагийн эзэн хар сүнсний уналаг болгодог. Тоонд хит олширвал зохион байгуулалттай устгах нь үедээ буурлаа. Тэгнэ. Тэр шийдвэрийг хэн гаргадаг бол буурлаа. Энэ шийдвэрийг Дэнсийн Тэнгэрийнхэн ихэвчлэн гаргадаг. Төрөлхийн хар сүнс байлаа гэхэд түүнийг цагааны талынхан барьж аваад өөрсдийн уналаг болгон сурахад гаршуулж болох уу буурлаа. Болно. Гэхдээ эрчмийн тоосонцор дотор байгаа үүслийн мэдээллийг нь заавал өөрчилнө. Уналагууд үүлээ сайн дүүргэж эзэндээ сайн үйлчлээд байвал зэрэг дэв ахиж өөр илүү хүчтэй хааны уналаг болж дэвшхүү буурлаа. Үгүй. Зөвхөн өөрсдийн хүртэх хэмийн эрхээ эдлэнэ. Эзэн хар сүнс орших хугацаанд тэр уналагаа л эдлэнэ. Шинээр өөр уналагтай болох юм уу? Уналагаа өөр хэрэгэм зэрэг өндөр сүнсэд барина гэсэн ойлголт байхгүй. Энгийн үед 3-1 үеийн чинээ багахан хар эрчмийг өгдөг байснаа гавьяа байгуулах үед нь 3 чинээ хэмээг л нэмж өгнө. Хамаагүй нэмж өгдөггүй. Уналагууд зөвхөн эзэндээ л харьяалагдах уу? Ямар нэгэн тэнгэрт харьяалагдах болов буурлаа. Хар муу сүнсүүдэд ямар тэнгэр байх вэ? Тэд эзэндээ болон хариуцан орших хар эрчмийн оршихуй дотроо хамаарагдана. Зарлагт үйл хэрэгээ дүүргэхгүй бол хорих өргөөнд хордог. Тэнд хааныхан цэргүүд тамлан тарчнаа. Дайн тулаанд ороод шархатвал ангаах өргөө гэж бий юу буурлаа. Ангаах өргөө гэж байхгүй. Эзэн хариуцан айдас хийгээд үлбэрэл дор хүсэх хэрэггүй хүсэх мэдхэ болтол нь захиргаадалд дор байлгана. Тааралцсан цай руу хар эрчмээр шууд хооллох уу эхлээд эзэндээ хураасан эрчмээ бариад дараа нь эзнийхээ өгсөн цай руу хар эрчмээр хооллоно. Улаач нарын өргөөгөөр шогшож байгаад өгд нь баригдвал яах вэ? Үлбрүүд өгөхгүй буурлаа. Үлбэрч өгсөн мэд дүрийг үзүүлнэ. Үлбэрлөө гэд амин амархан тасарчихгүй. Хэдэн мянган жил хорьсон ч байж л байна. Бид нар тэднийг барьж аваад богцондоо хийчихвэл яах вэ буурлаа. Өвгөд тоосонцрыг нь хувиргалаа гэхэд хэрэг болсон үедээ өөрсдийн зараалын үгэлд ашиглана. Барьж аваад доош эрлэг дэврүү тушааж байх нь зүв бидтэй. Богцондоо хийгээд заримдаа мартчихдаг, дор нь тушаах ёстой байдгүй буурлаа. Ойр ойрмогхон доош нь илгээж байвал эрчмийг хийгээд далдын оршууд хэрэгтэй. Эрлэг твд дэнслэгдсэн гим нүгэл ихтэй хүмүүний сүнсийг тамд хорихгүйгээр сүнснийх нь химийг багахан бууруулж хилэлцээд оруулаад хар сүнсний уналаг болгож болох уу буурлаа. Байж болно. Учир нь уналаг эсвэл хар муу сүнс болоод сайн эрчмийн хувиралд орж сайн сүнс болж чадаад тэр нь хэдэн мянган үйлсээ дүүргээд хүмүүн биеийг олж болдог.
Үүний тулд ямартаач багаар бодоход 300,000 жилийг зарцуулна. Хэдэн маштам дэлгэвэл 10-13 зэрэг жилч болж болно. Хүмүүний сүнс муу үйлээр эрэлгийн дэнсэн дунаж цааш хар сүнсний унлаг болгоход 10-аатхан жил хангалттай. Дээш өгсөх бэрхтээ дээрээс унах тунж амархан шүү. Ямар муу үйл хийсэн хүмүү ийм дэнсэнд унаж болох вэ буурлаа. Үүнийг одоо айлдахгүй. Хар нүх, хар орон зайнаас хулгай хийдэг унлаг бий юу буурлаа. Байгаа. Тунч сайнаар сургасан унлаг байвал симхийгээр буюу эрчмийг хар туяанд хувиргагдах үед хулгайлж авна. Унлагуудын хооронд өсөглөн барсын тулалдаантай адил тулалдаанууд өрнө. Түүнийг нь хар муу сүнсүүд үзэж багтлаа авна. Хар унлагууд тун их эрсдлийг үүрэн нэгнийгээ ялтлаа тулалддаг. Дүүргэх эрхийг нь хааж бооно, нийгэмд нь шилжүүлнэ. Ялагдсан нь ялсандаа шид хүчээ буюу жишээ нь далавчтай бол далавчаа өгнө. Хар сүнсний хаад нэгнийхээ унлагыг хулгайлах уу? Эзэн хар сүнснийх нь тоосонцор унлагт нь үлддэг учир хулгайлахгүй. Бидний төсөөлхийн аргагүй дүртэй ямар унлаг байна вэ буурлаа. Тал бүр рүү харсан 8 туурайтай дундаа бие нь огт үзэгдэхгүй хідээч орой дээрээ эврүүдтэй байна. Чулуу мэд харагдагч хорго, торго, сэмрэн хийсэх мэд эврүүдтэй байна. Мөн дан гэрлэн унлаг байна. Тэр нь алсаас гэрэл хөдлөөд байгаа юм шиг л үзэгдэнэ. Түүнд үрс хууртдаг. Тэр нь хүмүүний махан бие хийгээд сүнсгэц биеэс олоход бэрхтээ эрчмийн урсгал дотор нь оршино. Энэ тохиолдолд урсгалаар нь хөөж гаргаж ирнэ. Олон эвэр туурай нь өөр үйлтэй байх уу? Жишээ нь нэг эвэр нь ямар үйлтэй байх вэ буурлаа. Хуйлраа үүсгэх, хувирах, сонирдох мисээр сээчин авч болно. Эрчмийг яаж сорон хулгайлж байна вэ буурлаа. Биеинд нь холбосон тэмтрүүл мэт олон гуурсан хоолойнуудаар сорж авна. Эрчмийн урсгалаар мисээр зүссэн авна гэх мэт олон аргуудтай.